Монгол хүн дуун дуртай, морин гуранч их шиг сайтай. Монголын шинэ үеийн дууны гал голомтыг ардын партизан зэрэг энэ хүмүүс асааж шивэх хактараа замын зассан юм. Ардынхаа их шиг сайхан дууны өв уламжлал дээр шинэ утга санаагаар хөгжсөн шинэ цагийн дуу ариун баялаг самтай болжээ. Одоо бид Гончиг Сумлагийн зохиосон Улаанбаатарын тухай дууг 4,000 хүний найрлуулж байгааг сонсож байна. Ингэж Улаанбаатар танхуудаа зохиогдож байгаа дууны баярт зуугийн ихэнхийг насалсан 6 дэх таягтнаас аваад 10 хагасыг наслаагүй өсвөрийн дуучид хүртэл сүм адил оролцлоо. Монголчууд энээх баяр эмээх зовлонгийн алиндж дуугаа дуулж, энэж баярлахдаа сэтгэлээ хөгжөөж, эрсдэж зовлохдоо зоригоо хөвчилдөг байсан юм. Дууны баяр нь дууг бүх нийтийн хүртэл болгон улам дэлгэрүүлэх хэрэгт сайн эхлэж боллоо.